За харин ингээд нөгөө асуудлыг нэг юм өнгийн хэлбэр шийдэж болохгүй. Дамтны сайда наа салбарын түүхийг хараад наа түрүүний ярьдаг 100-аад аж ахуй нэгд чинь гадна дотны зах зээлээс хэдэн зуун тэр бомын хөрөнгө оруулалт татаж авчирж ирээд энд гацаацсан байгаа вэ гэдгийг эхлээд бодох ёстой. Тэгээ наадхаа эхлээд явуул та. Хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдэд эхлээд ажлыг явуулахгүй үжиж одоо дахиад хуулийн төсөл оруулж ирээ та хэд хувийн хвшил өөрсдөө хайгуул хийчихээ. Тэгээ дараа нь 2 жил хайгуулж юм чинь гараад ирвэл бид нар лицензийг ингээд олгоод өгье гэдэг ийм одоо жихэр долоолгож байгаа шилний цаанаас жихэр долоолгож байгаа юм чи эдийн засгт яг бодиттой хөрөнгө оруулалтаж орж ирэхгүй шүү. Тэгэхээр эхний ээлжинд бол наад хохирцсон байгаа аж ахуй нэгжүүдийн асуудлыг шийд. Тэгжээж гадна дотны хөрөнгө оруулагч нар итгэл төгс цаашаа энэ ажил явнаа. Тэгэхгүй та одоо айж агшаад ирэхгүй шүү дээ. Одоо Дамтны сайд маань ажлыг хийх гээл гэдэг юм шиг засагтайгаа муудалцаад засгийн тэмчихгүй байгаа юм биш үү? Тэгэхээр айхгүй над хуулийн төслөө энэ